ಆ
аймгийн Булуун сумын харьяат. Би долбарын марбиш гэдэг хүн байна. Ээж яваагаан дагаж малчин байж. Тэгээ сүүлдээ одоо ингээд гар урлал ээжээсээ сурч, зүү орох урыг сурч. Тэгээ үр хүүхдээ өлүүлж одоо тэгээ охин маань ойдог. Энэ аягны уутыг болгохтон зэрэг урд дээр үед одоо ариун цэвэр сахиж өөрөөсөө аягаа хийж авч явдаг. Дотор нь аягныхаа аягны алчуур гэж ярьдаг. Тэгээ зүүж авч явж аягаа хийж өөрөөсөө аягаа хийж авч явдаг гэдэг. Одоо үүнийг нь тэгээд цаашаа сэргэжүүлээд өөрөөсөө аягны хавуутанд хувийн хүн аягны хавуутанд хийгээ аваа явж байх юм бол бүр одоо энэ эрүүл мэндэд их сайн. Энэ чулуу болгохтон зэрэг манай арцын ингэрийн чулуу Булуун сумын нутагт байдаг. Энэ бүс болгохтон зэрэг одоо зүү ороосон. Тэгээд энэ буур нуруунд ихсэн малын арьс ширээр хийсэн. Одоо энэ дайлангууд энэ залуучууд нь өдөр тутам тэргэлдэг болжээ ерөөсөн. Хоёулдож хэрэглэн, энгийн хэрэглэн. аймгийн 4-р багийн иргэн ургамлын бурмаа гэдэг хүн байна. За би энэ зоосон ширээ сүлжих нэг миний бэр хүүхэн багш Мунсалмаа гэдэг хүн надад зааж өгсөн. Тэгээ би одоо зоосон ширээ сүлжиж сурчхаад одоо хүүхдүүдэн өвлүүлж 2 өнгөөр ингэж хажуугаас нь өнгө уусгаж ингэж сүлжихийг зааж өгсөн. 3 өнгөөр 12 зоосоор ингэж 3 жил сүлжихийг зааж байгаа энийг хийж сурсан байгаа. Яруу онд би зураач болсон. Одоо тэгээд нэлээд жил болж байгаа байна. Одоогор бол 50 хэдэн жил зурж байна гэсэн үг дээ. Тийм байна. Тэгээ өмнө 40 хэдэн жил зураад би тэтгэвртэй гарсан. Тэгээ хөхөр улсын хайр шиг аваад биш одоо мишгүүл цол тэмдэг шагнал гавь авсоо. За энэ бол одоо манай аймгийн Ноён сумын нутаг Ноён Сибирийн энэ дамаг хонгорон санаа байдаг. Тэр хатан суврыг нэгтэй таны би зориул зорсон. Ноён мөгдөд наан ноён тэр наан 3 мөргөж байгаа хүн бол одоо 3 төчмөд гэж юм ол би. Тэгээд тол хадгаж наан нэ. Хөө харангад наан нэ бүгдийг оруулж зорхож оролцсон юм да.